Hey, за юу яцхан үзэгчтэй News Sack in the House энэ удаагийн бичлэгээр уулзч байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэнд 7 хоног бүр уламжлал болгон хүрдэг Монголын хипхопын базаа мэдээлэл эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр энэ 7 хоногт Монголын хипхоп урлагт ямар сонин сайхан мэдээллүүд цацагдваа хэдүүлээ шууд бичлэгэнд орцгоё. Дахны сэдв бол рэпер Young Mojito холбогдож байгаа. Young's шүү дээ. За Mojito-гийн талаар ерөнхийдөө хоёр мэдээллийг та бүхэндээ хүргэе гэж бодсон. За эхнийх нь бол ерөнхийдөө тун удахгүй түүний цомог нь бол худалдаанд гарах гэж байгаа. Цомог бол албан ёсоор цацгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Маш удаан хүлээгдсэн цомог. За цомгийн хувьд бол бараг л бүх дуунууд бэлэн болчихсон байгаа. Ерөнхийдөө бол эцсийн шатанд явж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Яг эндээс ингээд харахад бол рэпер Young Mojito-гийн маш удаан хүлээгдсэн цомгийг бид нар бол тун удахгүй сонсох нь. За энэ бол түүнтэй холбоотой хамгийн ихний мэдээлэл. Дараагийн мэдээлэл бол сүүлийн үеийн гарч байгаа уран бүтээлүүд нь ихээхэн анхаарлыг татчихжээ л да. За 7 сарын 11-нд буюу наадмаар бол Missed Call хэмээх дуугаад цацсан. Тэгээд энэ дуу нь бол ерөнхийдөө маш олон чимээ шуугаанч гэдэг юм уу техиламыг бол дагуулсан. За учрыг бол та бүхэн мэдж байгаа Тэнгисэрэг дээрх 24/7 шоуны Мичит ерөнхийдөө нэг иймэрхүү зураг авахуулаад за яг энэ зураг цацагдаал энэ хоёр үерхэж байгаа юм байна гэсэн скандал бол ерөнхийдөө шууд гарчихсан. Мөвжич өөр бас энэ бүхнийг маркетинг байсан гээ. Тэгээд ерөнхийдөө бол өөрийнхөө бас үзэн ядагш нартай баг зэргийн хэрүүл маргааныг хийсэн. За Мичигийн клипэндээ тоглуулсан Message Call хэмээх дуу нь ерөнхийдөө бол маш амжилттай явжсан. Одоогийн байдлаар бүр 1 сая гаруй хандлттай байна. За түүнтэй холбоотой дараагийн мэдээлэл гэх юм бол бас л уран бүтээлтэй холбоотой мэдээлэл байгаа. Энэ нь юу гэхээр саяхан Mojito-гийн хувьд бол Камбожийн одоогийн байдлаар маш алдартай рэпер болж байгаа. Зүүн өмнөд Азиста ерөнхийдөө бол танигдчихсан Kwan хэмээх рэпертэй хамтарч уран бүтээлийг хийсэн байгаа. За Mojito-гийн хувьд бол бас Message Call хэмээх дуун дээрээ үзэгчдтэй ерөнхийдөө бол хинтэг өгсөн. Харин чи зүгээр яг одоо энийг сонсдоо зүүн өмнөд Азийн амьд томог яг одоо надтай ингэ клипийг явуулж байгаа байхгүй. Энэ чиний хувьд бас чухал шүү те ер нь. Чамд уцаа аваад ярьчих 5 секунд алах уу? Клипний зураг авалт гэдэг бол те яг ингэ араасаа түтггүй ингэ явсаар хагаад яг одоо ингэ чиний урд сууж байгаа байхгүй. За эндээс бол биднэрт нэг асуулт гарч ирж байна. Kwan гэж ерөнхийдөө яг ямар учиртай рэпер вэ? Ямар учиртай рэпертэй ерөнхийдөө Mojito маань хамтарчаад байна вэ те? За Kwan гэдэг нь хэн бэ гэхлээр түүний жинхэнэ нэрийг бол Sovin Kong гэдэг нэртэй заяа. За түүний хувьд бол 1998 онд төрсэн өдгөө 27 настай. Тэгээд ерөнхийдөө бол 2020 оны ихээр айгүй тийм рэп урсгалд хүчтэй орж ирсэн байна. Гэхдээ энгийн нэгэн рэпер гэхээсээ илүүтэй айгүй тийм философик те өөр мэдрэмжээр үгэлдэг, өөр мэдрэмжтэй дуунууд хийдэг. Зүүн өмнөд Азиастаас яг рэперүүдээс юугаараа ялгардаг вэ гэхлээр өөрийнхөө клипний граффити, клипний зохиол өөрийнхөө мэдрэмжээр бас айгүй их ялгардаг. Ерөнхийдөө бол сүүлийн үед айгүй хит болж байгаа уран бүтээлчин байна л та судлаад үзсэн чинь. Өнөөдөр бас 8 сарын 3-нд Kwan-ы төрсөн өдөр болдог юм байлээ. Тэгэхээр өнөөдөр цаашаа 27 үрж байгаа гэсэн үг. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. За Kwan гэж тэгэхээр 27 настай Камбожийн зүүн өмнөд Азиста танигдж явж байгаа ерөнхийдөө иймэрхүү рэпер байх нэ. Камбожд бол мэдээж түүнийг бол таньдаггүй юм байхгүй. За Mojito болон Kwan-ы хувьд саяхан бол Rain Castle хэмээх дуугаад цацсан. За клипийг нь бол ерөнхийдөө Монголд хийсэн байсан. Kwan-ы хувьд бол албан ёсоор Монголд ирээд тэгээд ерөнхийдөө энэ дууныхаа клипэнд оролцоод явсан байх нэ. Бас 100 орсон байлээ. За клипний комент хэсгийг харж байхад бол ерөнхийдөө бол дандаа гадаад хүмүүс энэ дууг сонирхож үзэж сонсож байгаа юм байна лээ. Тэгэхээр Young Mojito-гийн энэ удаагийн хамтрал бол маш сайн нүдэ олсон, тун дайггүй клиптэй, тун гоё уур амьсгалтай дуу болсон байлээ шүү. За энийг чинь бас том зургаар хараад үзэхэд те рэпер Young Mojito Kwan-тай хамтарч гэдэг чинь зүүн өмнөд Азиста ерөнхийдөө бас танигдж эхэлж байна. Тэгээд бас энэ чинь те Монголд клип хийгднэ гэдэг чинь маш том эх орноос сурталчилгаа бас явж байгаа давхар. Mojito-гийн хувьд бол бас жилийн өмнө Таиландын маш алдартай рэпер OG Bobby-тай хамтарсныг бол та бүхэн мэдж байгаа байх. За гэх мэтчлэн цаадны хувьд бол Азиста баг багаар танигдж байна. Ерөнхийдөө бол зүүн өмнөд Азийг онилцсан харагдаж байна. Тэгээд яг энэ шат дараалтаагаар дэлхийн давцанд тун удахгүй хүч үзээрэй гэж цаадны ерөнхийдөө бол амжилтыг хүсмээр байна. За бичлэгний дараагийн сэдв бол энэ сэдвтэй ч гэсэн маш гоё уялдана Magnet Brain-тэй холбогдож байгаа. За түүний хувьд бол саяхан Berlin Music Video Awards-аас бол шагналыг хүртсэнийг та бүхэн мэдж байгаа. За үүгээр ч зогсоогүй түүний талаараа саяхан Rolling Stone UK сэтгүүл бол мэдээлсэн байна. Rolling Stone шүү дээ. Вау. За Magnet Brain-ийн талаар бол айгүй урт нийтлэлийг бичсэн байсан. Ерөнхийдөө та бүхэндээ гол санааг нь яриад өгч яг юуг нь хэлсэн байна, юуг нь дурдсан байна гэд. За энэ нийтлэлээр бол Berlin Music Video Awards дээр шагнал авсныг нь бичсэн байсан. Тэгээд бас Magnet Brain гэж хий юм бэ те. Энэ талаар нь бол ерөнхийдөө бичсэн байсан. Тэгээд бас Soul Mantra дууныхын талаар ерөнхийдөө задлж бичсэн байсан. Урлагийн хэлийг Magnet Brain дахин өөр хэм маягаар тодорхойлж байгаа гэж бас тодотгосон байсан түүнийг. За сүүлд гарсан шинэ уран бүтээлийн талаар бас тодотгосон байсан. За ерөнхий утгаар нь хараад үзэх юм бол ерөнхийдөө энэ нийтлэлээр нэг иймэрхүү мэдээллүүд бол байсан. Яг эндээс харахад бол Монголын
Монголын залуу уран бүтээлчд бол Монголын хилээс аль хэдийн даваад явчихсан. Цаашаага ерөнхийдөө тэ хилийн чандад одоо өөрсдийнхөө нүхийг ухаж байгаа иймэрхүү хэм маягтай байгаа шүү. За мэдээж ямар хүмүүс ингэж байна вэ гэхлээр хилийн цаана гараад бас потенциалтай хүмүүс л мэдээж ингэ шүү дээ. За би бол үргэлж хэлдгээ иймэрхүү хүмүүсийг бол маш сайн дэмжиж байгаарай. Биднээсийн хамгийн сайн хийж чадах зүйл бол тэ урмын сайхан үгээр комент чээд лайк дараад шеэр хийгээд тэ ерөнхийдөө бол тэр хэм маягаар нь л хамгийн сайн дэмжих ёстой. За ингээд Magnet Brand холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдсан байна. За дараагийн сэдэв бол Монголын шоу бизнестэй холбогдож байгаа 8 сард болох 2 шоу тоглолт холбогдож байна. За 8 сарын яг одоогийн байдлаар хамгийн ойрын шоу тоглолт гэх юм бол In Time гэдэг шоу 8 сарын 9-нд болох гэж байгаа. За In Time шоу бол айгүй залуу young rapper-уудын шоу болж байгаа. Limit King, Rookie, Gunsor, Trishna, KK шоу гэдэг бүр 6 хүний headline-тай ийм шоу болох гэж байгаа. За энэ 6 хүн дундаас яа харахгүй 2 хүнийг нь бол онцолж ярих зүйтэй тэр нь хэн бэ гэхлээр Limit King болон шоунар. За энэ 2 рэперийг би яагаад онцолж байна вэ гэхлээр та бүхний мэдж байгаачлан энэ 2 рэпер бол өмнө жилийнхаас ч юм уу те өмнөх жилүүдийнхаас бүр тис ондоо төвшөнд байгаа. Энэ жил бол бүр яа харахгүй шал ондоо төвшөнд байгаа. Дуу хуранч гэдэг юм уу клиптэй өнгө үзэмж нь бол яа харахгүй next level болчихсон байсан. Одоо EMB-ийн хэллэгээр ярих юм бол Монголын хипхопт бол яа харахгүй MIP байгаа. За шоугийн хувьд бол бүр өөрөө бүтэн цомгоо SoundCloud дээр цацсан байгаа 24 хэмээх цомгоо. Харин Limit King-ийн хувьд бол 21 Bullet хэмээх цомгоо хийж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Одоогийн байдлаар цацагдсан дуунууд нь бол те ерөнхийдөө бол цомгийнхын дуунууд. Харин бас цомгондоо те Гинжин болон Sand Iceman нэртэй хамтарч байгаа гэсэн мэдээлэл байгаа. За энэ цомгийн хувьд бол 21 дуутай 12 сарын 23-нд буюу өөрийнхөө төрсөн өдрөөр бол нээлттэй хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна лээ. За 6 артист тус бүрийн дуулагдах дуунууд нь өөрсдийнх нь бол Instagram дээр нь орчихсон байсан, та бүхэн ороод хараарай. За яг энэ In Time шоутай холбоотой уран бүтээлүүдтэй сайбруудаа бол араас нь ерөнхийдөө бол цацаж байсан. Ерөнхийдөө зах зээл дээр маш их идэвхтэй байгаа. In Time шоуны тасалбарыг та бүхэн Shopee цэгийн мэн олон Tik цэгийн мэн box office-аар захиалах боломжтой. Тасалбарын тухайд бол энгийн тасалбар нь 69,000 төгрөг, Fan Zone 89,000 төгрөг, за VIP нь 500,000 төгрөг, 3 найзын багц нь 180,000 төгрөг, за тэгээд бүр 5 найзын багцтай байгаа. Энэ нь 250,000 төгрөг гэжсэн. За 5 найзын багцыг нь авах юм бол нэг тиктэй бүр 50,000 төгрөгөөр авах боломжтой байх шүү. Вау. Энэ том сав энэ бүх эрсдлийг өөрсдөө дангаараа үүрээд энэ бүхнлүү зориглож байгаа залуу 6 рэперүүдээ бол дэмжээрэй. Тоглолт бол бүр тэгээд тун удахгүй боллоо. 8 сарын 9-нд In Time шоун дээр Social Play Park дээр уулзцай залуусаа. За миний хувьд бол Hit Park-ыг Social Play Park болсноос нь хойш ерөөсө ганц ч тоглолт үзээгүй байгаа. Тэгээд энэ шоуг ерөнхийдөө үзье гэж бодож байгаа. За харин 8 сарын хамгийн сүүлийн шоу тоглолт гэх юм бол Triple X Music Festival 8 сарын 30-нд Төв Цэнгэлт хүрээлэнд болно. За Triple X-тэй холбоотой зарим нэгэн мэдээллийг бол би өмнөх базаан дээр ярьчихсан байгаа. Ерөнхийдөө бол тэгээ товчхон дурдах юм бол тайзаа бол голдооцож байгаа. Тэгээд голдоо бүр 2 давхар тайз засна гэж байгаа. Тэгээд бас зуны зугаа дээр болоодсон рэперүүдийн рэп батл тэр нь бас Triple X дээр болно гэж байгаа. Тун удахгүй рэперүүдийнх нь хоорондынх нь өрсөлдөөн бол гараад эхлэх байх, тодорхой болох байх. За энэ 7 хоногийн сүүлээр бол би айгүй нэгэн сонирхолтой мэдээллийг Triple X-ийн талаар олж мэдлээ л дээ. За энэ бол ерөөсөө 100% баталгаатай мэдээлэл биш шүү. Энэ бол шоу мэдээлэл гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Triple X 2025 шоун дээр Б тамир дуулнаа гэсэн шоу мэдээлэл яваад эхэлсэн байгаа шүү. За энэ мэдээллийг бол би мэдээж ерөөсөө гудамнаас сонсоогүй, айгүй ойрын их сурвалжуудаасаа сонссон гэдгийг нь бол дуулгах таатай байна. Гиснээсээ Б тамирын хувьд бол сүүлийн үед айгүй шуугантай байгаа. Цаач бас Instagram дээр нэг иймэрхүү рилс хийсэн байсан нэрээ тэрийг ингээс үзүүлчихье. За ингээ хүмүүс чаа хүүхдүүд үзэж байгаа гэдэг юм. Нэгт би хүүхдүүд рүү ерөөсөө чиглэлтэй нэг ч хийдгүй. Тэгээ та нар өөрсдөө хүүхдтэйгээ цаг гаргах юу хийж байгааг нь хар. Та нар ч TikTok дээр Shake the Max нэтэр Cardi B юу гэдэг хүмүүс хүүхдүүд ч бүгс мөксөөс экстрэл тийм юм үзэж байгаа. Та нар хүүхдүүдээ өөрсдөө цаг гаргах, хүүхдүүдтэйгээ тоглох, хүүхдүүдээ юу хийж байгааг хям. Тэгээд бид нар хүүхдэд чинь хүмүүжүүлэх хүмүүс биш. Хүүхдтэйгээ хүүхдийн амьдрал жоохон импорт болдог. Зүгээр та нар хайчдаг. Тэгээд хүүхдтэй юу хийж байгаа те. Хүүхдтэйгээ цаг гаргах тэгээд баярлалаа. Peace now. За би та хэд бол 7 хоногийн өмнөөс сануулсаар байгаа энэ жилийн Triple X-ийн плейт бол айгүй хурдан sold out болж магадгүй шүү. Тийм учраас залуусаа ерөөсөө битгий тиктийг нь тулгаж аваарай. Эртхэн шиг Shopee цэгийн мэн олон GS25-аас аваарай. Ерөөсөө битгий хоцроорой. Тасалбарын хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Энгийн тасалбар нь 69,000 төгрөг, 3 найзын багц нь 147,000 төгрөг гэж байгаа. 3 найзын багцаар дамжуулан нэг тасалбарыг 49,000 төгрөгөөр авна гэдэг маань Монголын тоглолтуудын бараг л хамгийн доод үн болчиход байгаа. За тэгээд түрүүний шоу мэдээлэл
болох Тамир Triple X дээр дуулна гэдэг мэдээлэл маань бол эх 7 хоногийн бүтэн сайн гэхэд ерөнхийдөө тодорхойлж байх. Гэх мэтчлэн Triple X фестивалтай холбоотой мэдээллүүд бол ар араасаа цацагцаар байгаа. Залуусаа ахаад хэлье. Тасалбараа хурдан захиалаарай. Нэг мэдхэд sold out болно шүү. За дараагийн сэдв бол дуучин Экул болон татар хамтлагийнхтай холбогдож байгаа. За татар хамтлагийн хувьд бол энэ жил One Stage хэмээх тоглолтыг хийсэн. Харин яг тэр тоглолтын үеэр дуучин Экул тэдний талаар нэг иймэрхүү ноцтой постыг бол хийсэн байгаа. Дуучин Экулийн хувьд өөрийнхөө Facebook аккаунт дээр энэ шунлын 2 пег таних уу? Татар. Жинхэнэ хүн чанаргүй нинжачин 2 байгаамда. Яривал их түүх би. Жагаагаа жичээд мөнгөний төлөө гэр бүлээ худалдаж чадах 2 лалардаа. Би дэндүү мэднэ, дэндүү ч их тусалж явсан. Нэршгэ татар лалруудаа. Мөнгөний боолноор найз нарыгаа бүгдийг нь тархицсан 2 новш. Заяа минь яаж алангаа алдаад явж байлаа. Чиний хажууд хэн байлаа да? Анх 2 л байсан. Бас хөөрхий хідэн муу сан жинхэнэ байсан юм да. Найзууд нь хөөрхий. 5 цаас толоогоод хідэн муу найз нараа марцсан. Чи ийм л хүн чанаргүй лалар. TJ Frank гэх мэт одоо энд тэнд бүлч шаагаад нэг л том 2 гөлөг. Яаж чадарсан найзуудтай хүн чанараа гээхгүй 2 новш минь. За нэг иймэрхүү бол маш ноцтой постыг бол хийсэн. За яг энэ постныхын талаар бол татарын жагаа ахад ерөөхдөө Экул ахтаас нэг хандаж мэдээллийг хийсэн байсан. Экул миний найз тайвшир та хэд хоорондоо яасан ийснийг нь мэдэхгүй учраас би олон юм ярихгүй. Манай заяа бол өөрөө л огт амсгаа болсон. 2018 онд Америкаар тоглолтоор тойрч явж байхдаа би асууж байсан юм. Тэр үед би бүгд найрамдах хятад ард улсад суралцдаг байгаад удаан уулзаагүй байсан болохоор заяагаас би өөрөө асуусан. Ээжээсээ хойш огт амсгаа болсон байсан. Түүнээс хойш би лав амсаж байгааг нь огт хараагүй. Харин миний хувьд бол манай 2 хамтлагаас намайг жигээд байгаа юм байхгүй. Надад өөр ингэсэн асуудал бий. 20 жилийн ойдон оролцоод дуусгар болгосон. Түүнийгээ би зарлсан. Манай 2 хамтлагаа үргэлжлүүлээд авч яваа. Хамтлагийн минь хувьд бол би хаанч хийлцэн бүтээлцсэн үнэт зүйлээ өмөрнө. Хин дуртай нь татар хамтлагийг минь доромжлоод байх юм бол сайхан биш байна шүү. За нэг иймэрхүү бол мэдээлэл хийсэн чинь Экул ах комент хэсэг дээр нь миний ярьсан битсэн зүйл бол бүгд баримттай үнэн зүйлээ. Хэлсэн битсэн зүйлээсээ би боцохгүй. Харин чи бол ингэж бичих шаардлагатай байгаа гэдгийг чинь ойлгож байна хөгшөө. Гэхдээ зүгээрээ амьдрал баялаг амжилт найз. За нэг иймэрхүү бол мэдээллийг хоорондоо хийлцсэн байсан. За Экул ахыг бол та бүхэн ерөнхийдөө мэдж байгаа цаадны чууд бол байж байгаад нэг иймэрхүү бол том мэдээллийг хийдэг. Одоогоос 6 жилийн өмнө буюу 2019 онд бас рэпер Big GT бол ерөнхийдөө шууд рингэн дээр тулалдъя гэсэн мессежийг бол өгч исэн. Тэгээ би энэ мөнх эрдэнэ гэдэг хүнийг өсөж ойлгохгүй маа. Мөнх эрдэнэ буюу одоо энэ рэпричи гэдэг. Тэгээд яагаад тэдгээр улсуудын одоо хийсэн хүч хөдөлмөрийн нэгдээс өмнөхгүйгээр зүгээр нэг мөнхийн амаараа ингээд жоргоороо ингэж дандаа ингэж хүн амт муулт юм бэ. Та бол Монголын хүүхдүүдэд өнөөдөр хараа зааж өгсөн хүн. Би чамтай зүгээр нэг доромжлуулчаар бас ингээд нэг явдагч бас нэг хүн биш. Тэр тулааны талбар дээр чамтай зүгээр сайхан ир хүн шиг сайхан ударгаараа үзээд нэг удаагаа ярилцаад чи надад тийм дургүй юм бол тэгэл тэрэн дээр уураа гарах. Tell me what you really like. Baby, I can take my time step. I can see it in your eyes. За Экул ахыг бол яагаад татар хамтлагийнхныг ингэснийг ерөөсөө ойлгоогүй яг мэдээж бол хоорондынх нь асуудал байх. Харин яг энэ мэдээллийн хариуд бол заяа болон мөөгийн ахнаар бол ямар нэгэн хариу мэдээллийг тухайн үед нь огт хийгээгүй одоо үртэл. За энэ ч бас нэгэн сонирхолтой зүйл гарч ирнэ. Энэ нь юу гэхээр Экул ах рэпер байсан бол яах вэ? Ерөнхийдөө маш олон хүн рүү заачин бол дис хийсэн байх баха. Ерөнхийдөө бол Экул ах рэпер байсан бол Монголын хип хоп зах зээл илүү сонирхолтой, илүү entertainment бол болох байсан байх. За бичлэгний дараагийн сэдв бол энэ сэдвтэ бас баг зэргийн уялдаж байгаа. Энэ нь юу гэхээр рэпер холбогдож байгаа Вани хамтлагийн. За энэ 7 хоногт бол рэпер Иботой холбоотой иймэрхүү мэдээллүүд бол цацагдж хэсэн цаачны Сивуд бол тэ нэгэн одоо залууг алгадаж авсан талаар бол маш том сенсац тэгсэн. За хэдүүлээ дараах бичлэгийг үзцгээе.
За зөв цэгийн дээр нэг иймэрхүү мэдээлэл цацагдсны араас Ибо өөрөө бол тайлбар хийсэн. Ер нь олонний танил гэхээр 100% тэр хүний буруу гэсэн үг биш ээ. Намайг зөв зүгээр явж байхад Вандебогийн лалар песта явж байна хараа гэд ярихыг нь сонссон. Маргалдаад яалтчгүй төрүүлж цогсон нь миний буруу. Гэхдээ хэн ч зөв зүгээр явж байгаад хараалгуулж доромжлуулна гэдэг бол хэний ч игдүүцлийг төрүүлнэ. Та бүхэн зөвөр ойлгоорой гэж бол ерөнхийдөө өөрийнхөө Facebook дээр мэдгдлийг хийсэн. За тэгээд Ибогийн хувьд бол үүгээр зогсоогүй нэг скриншотыг бол өөрийнхөө Instagram story дээр хийсэн. За нэг утасны дугаараас бол шил 200k гэдэг дансаа явуулаад даварцсан инста гуйлгах гээд байгаа мó хурдан мөнгө өгөөд асуудлаа шийдээч. Тэр бичлэг идэр чинь байгаа шүү лалраа гэсэн чинь Ибогийн хувьд бол чам руу би шилний чинь мөнгийг чинь хийчээд энэ мессежийг чинь дараа нь уншаагүй байлаа. Би чамайг хүний нэр төрт халдсан гэж цагдаад өгнө. Өөрөөсөө зөв зүгээр сүйд явж байхад Вандебогийн лалар явж байна энтер гэж хүн харааж доромжилчоод араас нь гомдолтой царайлж байна. Ер нь цаг тухайд нь мөнгө төгрөгийг нь хийсэн шууд дараа нь дахиж мөнгө нэхээгүй би шилжүүлээл орхисон. Тэгчээд бол дараахан сторинуудаас хариу мэдээллүүдийг хийжсэн. За би нэг мэдээлэл хийх гэсэн юм аа. Ер нь олонний танил хүн гэхэрэл тэрний 100% буруу гэсэн үг биш шүү дээ. Хүн хүнтэйгээ модалчлаа. Гэхдээ намайг тэр үйлдэлгүүрт соёлдоо үйлчлүүлээ явж хахад Вандебогийн лалар явж штэ. Вандебогийн писта явж штэ. Хойлоо тэгж мэгэд ангууд чи яагаад байгаа юм гээ очсон чинь шал сохтуу. Тэгээд миний бүр уур хүрээд тисэхгүй бүр маргалцсандаа зогсон. Тэгтээ төрүүл зогсон нь бол миний буруу байсан. Тэгээд та бүхэн бас зөвөр ойлгоорой гэж хүсэж байна. Тэгээд манайхан бас тэгээд нэгнийхээ бичлэгийг бас шууд тэгж нэр төрд хамаагүй халдаж болохгүй бас тэгж моментээр бол хараад ирэх болохгүй. Би бол нэрээ үндэл бас нэрээ бүр гайхаж байна. Тэгээ бас нэмээд нэг юм хэлэхэд тэр хүний шил нь хугарсан байсан. Тэгээ би бол шууд мөнгөний шилжүүлсэн шилнийх нь мөнгийг маргааш нь тэгсэн чинь манай найз руу харин ахиж залгаж тэр хүнээс мөнгө нэгсэн байсан. Тэгээд ер нь бас мессеж идрээр бас писта гэж бичээд лалраа малраа гэд би тэрнээс үйлдэл уншлаа. Тэгэд бас цаачин хэсэг хугацааны дараа намайг хараач байхыг би хоёр чихээрээс сонссон. Манай хамт явж байсан хүн бас сонссон. Тэгснээ хөлн дээр гიშгсэн үйлдэл албаар мэт байсан тул дург зэл төрсөн би шилний мөнгийг нөгөөд дараа нь уучлалт гуйгаад салсан шүү. Танайх миний хоолой биш өөр хүний хоолой молоо уншуулсан надтай уцаар ярьсан мэт мэдээлэл тавьсан тул хуулийн байгууллагад ханднаа. Зүгцэг юм байна. Яалтчгүй лалраараа дуудуулчаад хөлн дээр гიშгээд пэдэгэд байхаар нь хүний уур хүрдэг юм аа. Жаахан адилхан хоолоо уншуулчихгүй дээ. Би танах шиг ийм сайт зөндөө мэднэ. Шүүхтэр уулзъя. Зөв цэг юм ээ, буруу цэг юм ээ. Миний талд байгаа намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та нар бол үнэн зөвийг мэддэг, ялгадаг маш ухаантай хүмүүс, оркуудаас ялгаатай хүмүүс шүү гэж хэлмээр байна. Тэгээ та нар байгаа болохоор энэ нийгэм жаахан ч гэсэн соён гэрч явж байгаа гэж хэлмээр байна. Тэгээд бүгдэд нь хайртай шүү. Намайг дэмждэг, сонсдог бүх хүмүүст хайртай шүү. Тэгээд сайхан амраарай. Бухимдсан болоо очлаарай. За яг энэ үйл явдал дээр бол би өөрийнхөө байр суурийг илэрхийлье гэж бодлоо. За мэдээж асуудал хоёр талтай. Яг энэ үнцэг дээрээс бол нэгнийх нь талд ороод асуудлыг нэг зүгээс нь харангуут айгүй тийм өрөөсгөл ойлгогдож байна. За тэгэхээр хэдүүлээ яг хоёр талаас нь хараад үзье. За энэ бол тийм миний л бодол шүү. Мэдээж Вандебо хамтлагийн Ибогийн хувьд бол Монголд бол олонний танил учраас олонний танил хүн бол хаана яг яаж зөв зохистой бие авч явах талаар бол маш сайн мэддэг байх ёстой. Тэгэд бас зарим нэгэнтэй шалдар болдор зүйлүүдийг бол яг өнгөрөөчж явах ёстой юм шиг надад санагддаг. Тэгэд мөн дээрэс нь хүнтэй яаж ч маргалцсан хүний нүүрэн хэсэгт нь хүрнэ, нүүрэн хэсэгт нь халдна гэдэг бол ерөнхийдөө бол олонний танил хүнд бол яаж ч бол байж болохгүй зүйл юм шиг санагдчихээн зүгээр ингээд харахад. За харин яг асуудлыг нөгөө талаас нь хараад үзэх юм бол за Вандебо хамтлагийн Ибо сэвэд орж иржээ. Тэгэнгүүтдээ зөв зүгээр явж байгаа өөрт нь ямар ч гай болоогүй хүнийг шууд юугүй хоорондоо лалар пестагаар нь яриад дуудаад байвал бас хэний ч гэсэн дургу бол хүрч болно. Нэгдүгээрт хоёрдугаарт бол Ибогийн ярьж байгаагаар яг ингэж ярьсныхаа араас өөрийнх нь хөлн дээр гიშгэж өөдөөс нь пэдэлцсэн гэж байгаа. За уучлаарай зүгээр би энэ дээр нэг хараал хэлчихье. Яг Монголд иймэрхүү лалгын даалдаг бацаанууд бол зөндөө болцсон байгаа шүү. Асуудал хүссэн зөв зүгээр байгаа хүнийг өдөж хоргоодог.
тэгж яагаад нэг цохилж аваад өөдөөс нь мөнгөнийхэд гомдолтойгээд хэвтчихдэг. За иймэрхүү сэтгэлгээтэй Монгол залуучууд зөндөө болсон. Би энэ дээр бол ерөөсөө хэн нэг нь огт өмөрөөгүй шүү. Хэн нэгнийх нь талд ороод бас хэн нэгнийх нь буруу гэж ярихыг ерөөсөө хүссэнгүй. Яг асуудлыг ингэж гадна талаас нь л харж байгаа хүний өнцөг шүү. Мэдээж л олонний танилгүй юм чинь түүнийг маш олон хүн харж байгаа. Тэгээд тэр олон хүн дунд бол янз бүрийн хүмүүс байгаа, үгүй ядагч саримч байгаа. Хаа нэг иймэрхүү үйл явдлууд тохиолдно тэр бүрийг нэг удаа нэг хором төвчээд өнгөрөөчж байгаарай. Харин нөгөө талаас нь тайлбарлах юм бол чамд ямар ч буруу хийгээгүй байх юм бол тэр хүнд битгий огт ерөөсөө гай болоорой. Хин нэг зүг зүгээр байхад нь битгий өвдөж хоргоогоорой, битгий өөдөөс нь пэдэлцээрээ тэгээд үгнийхээ арыг даахгүй битгий араас нэг шалчганаарай. За нэг иймэрхүү утгатай иймэрхүү мессежийг бол миний бодлоор өгмөр санагдчихэв. За тэгсэн чинь бас нэгэн сонирхолтой зүйл нь болохоор Эботой холбоотой иймэрхүү скандалууд гарсан тий. Яг үүний араасаа цаа чин Rhyme гэдэг киноны постэр хийгээд явуулсан сторин дээр. Rhyme уран сайхны кино тун удахгүйгээд бас цаантахтай авахсан зураг мурга ерөөхдөө бол постлчихсан байсан. За Rhyme киноны хувьд бол яг миний мэдж байгаагаар цаантах болон Ибонор бол гол дүрдэн тоглосон кино байгаа. За кино зураг авалтын хувьд бол бүр айлаа 3 сард ерөөхдөө бол болж исэн. За одоогоос 5 сарын өмнө гэхээр би яг тэр үеэр бас Ибогоос очиж нэг ярилцлага авч ирсэн юм а киноныхын талаар. Киноны дүрээ бүтээх гэж маш их шаргуу хөдөлмөрлж जैन. Дээрээс нь зодооны бэлтгэл хийж байна. Тэгээ саундтрак гэж сандахтай нэг дуу юм. Тэгээ соло нэг дуу хийж магадгүй болчиход байгаа. Тэгээд сандах бит хоёр төрсөн ах トゥ угийн дүр бүтээж байгаа. Нэг спойлер гэх юм бол тэгээд бит хоёр нэг дуу хийнэ. Тэрнээрээ төвлөрч байна ер нь. За киноны саундтрек. За энэ бол мэдээж амар том анхаарал татж байна л да. За хизээ нэг цацагдах төлөвтэй байна. Дугуй хийж гисэн үү яасан юм. Одоо зураг авалт ерөнхий шингрээд ерөнхий гайгүй болох юм бол яг дундаа бит хоёр орно. Одоо яг зураг авалтнуудаа сценүүдтэй гол анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж байгаа. Дүрдээ одоо л яг зохиолоо авсан цагаас ер нь нэг иймэрхүү юм байна гэж бэлдсэн. Тэгээд дүр нь ерөнхий миний яг амьдралын лайфстайлтай ерөнхий жоохон ойрхон байсан учраас арай гайгүй. Гэтэл бас бөөрс өөртэй намтай юм үтсэн тийм дүр учраас надаас жоохон ялгаатай байсан. Хипхопчд одоо рэпрүүд яг кинонд тоглоогүй өмнө нь тоглож исэн хүмүүс одоо бидний сонсох дуртай артистууд тоглож байгаа учраас гой зохиолтой учраас бүгд ирж үзээсэй гэж хүсэж байна. За энэ киног бол Triple X Production-ы Ordo Films гэдэг газар хийсэн байна лээ. Тэгээд энэ киноны хувьд бол 9 сарын 5-нд бол албан ёсоор нээлттэй хийнэ. Тэгээд ерөөхдөө бол маш олон рэперүүд тоглосон кино. За яг энэ Эботой холбоотой скандал цацагдангуудаа шууд араас нь киногоо бүрчиж чинь гэдэг бол эднэр бол ямар нэгэн байдлаар хоорондоо холбоотой зүйлчин болов гэж бас миний бодлоор нэг жижигхэн хардлага төрсөн. Энэ удаагийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол та бүхэн лайк тарахаа битгий мартаарай. Манай сүгийн нийт үзэгчдийн 65.4% нь огтос subscribe даралгүй үздэг юм байна лээ. Тийм учраас залуусаа манай суугт subscribe дараарай. Сакаут дараа дараагийн бичлэгээр уулзцаая. Түр баяртай.